За та бүхэнд өнөөдөр архины хэрэглээтэй холбоотой сэтгэл зүйн талаас илрэх шинж тэмдгүүдийн талаар богинохон мэдээлэл өгөх. Хамгийн энэ түрүүнд архины хэрэглээтэй холбоотой уг хэрэгжилж байгаа хүний сэтгэл зүйн байдал бол архины согтолттой хэр хэмжээтэй хэрэгэлсэнтэй холбоотойгоор хөөрлийн буюу сэтгэл хөдлөл мэдрэмжүүд өндөрсөх байдлаар эхлээд тухайн хүнийг таатай хөгжилтэй нээлттэй мэт байдалд хүргэдэг. Гэвч энэхүү байдал маань тухайн бодисын нөлөөллийн улмаас тодорхой хугацааны дараагаар эсрэг үр дагаврыг илрүүлдэг. Тэр нь юу байх вэ гэхлээр сэтгэл готрол, сэтгэл түгшилт, нойргуудл, мөн өөрийн гимшиг сэтгэл бүхий сөрөг сэтгэл хөдлөлүүдийг тухайн хүнд бол илрүүлдэг байгаа. За эдгээр шинж тэмдгүүд маань хэрэглэх үед хэрэг хэмжээтэй байснаас шалтгаалаад үргэлжлэх хугацаа нь тухайн хүнээс шалтгаалж хугацааны хувьд бол өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол тухайн сөрөг сэтгэл хөдлөл маань хэдэн цагаас хэдэн өдрөөр хүртэл үргэлжлэх боломжтой байдаг байгаа. За мөн архины хэрэглээтэй холбоотой сэтгэл зүй талаас илрэх шинж тэмдгүүд дээр ярих юм бол энэ нэг хэрэглээ маань зөвхөн тухайн хэрэгэлсэн хүн дээр гэлтгүүгээр тухайн хүний хамтран ажиллаж буй хүмүүс, мөн гэр бүл, ойр дотны харилцаатай хүмүүс дээр мөн илрэл үүсдэг. Энэ нь юуг үүсэх вэ гэхлээр тухайн хүний хэрэглээ мөн хэрэгэлсний дараах байдалтай холбоотойгоор харилцааны зөрчилдөөн, мөн тухайн хүний талаарх сөрөг сэтгэл хөдлөлүүд илэрч эхэлдэг. Энэ нь хамгийн илүүтэйгээр бага насны буюу гэр бүлийн хүрээлэлд хүүхдүүд дээр илүү давмгай далд хэлбэрээр илрэх хандлага байдаг тул архины хэрэглэн дээр та бүхэн анхаарна уу. За та бүхэндээ удахгүй болох гэж буй сар шинийн баяр ёслолын үеэр архины хэрэглээг хорих буюу архигүй цагаан сарыг ухтахыг та бүхэндээ уриалж байна.